Алдрын түүх өөрөө Монголын спортын түүх, Монголын спортын түүх өөрөө бас алдрын түүх. Үе үеийн олон аваргууд, олон шилдэгүүд, олон гавьяатууд, олон өдрийн бааtruуд алдрын спортоноос төрөн гарсан хэмээн гахалтай байгууллагын түүхт 80 жилийн он арга хэмжээ яг одоо үедээ оргил үедээ сайхан үргэлжилж байна. Монголын эзэлт төвчин бас ямар байдгүй гэдгийг бас харуулж байгаа ийм одоо гоё арга хэмжээ болж байна. Алдраас төрсөн гэвэл одоо Монгол улс 64 онд анхныхаа олимпиад ороод 68 онд анхны медалууд авч жагаад 68 оны чөлөөтийн 4 медалийн 3-ыг нь алдрыг авчихсан шүү дээ. Одоо Чимд улсын дамжин шаргуй, Дансан даржигийн сэрэ тургуй, төмрийн артаа гасан гэдэг энэ гурван одоо олимпиос хүрэл авч ялаа алдрын спорт руу. 80 оны Москвагийн зуны олимпиос домог түүх дугуйр сөрөнгийн уян бол гэдэг хүн алдрын спорт руугаа мандуулж олимпиос хүрэл авч байлаа. 2008 оны Бээжинг олимпиад дэлхийн аврах Хөдөрөнбаатар отрядын мөнгө олимпийн мөнгө медаль авч байлаа. 2012 оны Лондон олимпиад боксing олимпийн мөнгө медаль гавь тамирчин Нямбарын төгсөгтөд болсон. Мөнгө медаль авч байлаа. За 16-нд одоогийн алдрын спортын төлөвлөж байгаа гавь тамирчин ганцрын манталчлөөр 16-ны олимпиад одоо яаж үргэлж шуугуулж ирснийг та бүхэн мэднэ. Өнгөрсөн Парис олимпиар бас алдрын дэлхийн аврах бүрэг дөржийн орхон эцсийн мөчөд одоо хүрэлэн дадаа алдаж бас одоо шагнал 5 дугаараар орж ирлээ. Тэгээ яг энэ спорт ялт ялдаг лээлждэг орботой. За жудоогоос гүйл одоо манай гавь тамирчин Дүүрэнбаяр байна. Дэлхийн аврагын үрэлтэ олон улсын мастер анх цаа. Дэлхийн аврагын өнгөрсөн оны дэлхийн аврагын үрэлтэ олон улсын мастер Болдын Ганхаач байна. Дэлхийн аврагын мөнгө медальтай Инхтамны Арин Болд байна. Ийм тэргүүтээ одоо армын дэлхийн авраг алтан баганд ингээл одоо тэргүүтээ одоо олон сайхан бас жудоочд алдрын спортоноос одоо төрөн гарсан. Ер нь үе үедлэр нь алдрынхан шигшоогийн гол цөмийг ер нь спортын нэр бүхий тодорхой хэдэн төрлүүдийн шигшоогийн гол цөмүүдийг бүрдүүлсээр ирсэн юм л төвхтэй. 20 жил их спортын тайлбарлагч хийгээд 2006 оноос хойш 20 жил тайлбарлагч хийгээд за тэгэл 2008 оноос эхлээд 8, 12, 16, 20, 24 гэл 500 олимп тэгэл 2 өвлөө олимп гэл олон босоод одоо Гран При, Гранд Слам, улсын шоу тэмцээнүүд гээд цуврал тэмцээнүүдийг одоо 20 жил тайлбарлаа. Олон бас Монголын спортын 20 жилийн түүхийг бичлсэндээ одоо сэтгэл хангалуун явдаг да. Дурсамж ярил маш олон сайхан түүхтэй.